Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үзүүлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2024 онд байгууллагын соёлыг төлөвшөөлж, ахлагчийн манлайлалыг дэмжих, Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албан хаагчдын шинэ санаачлагыг дэмжих, ахлагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тус дэвшүүлсэн ба 2024 оны эхний хагас жилд тус газраас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг хүргэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлаас нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгааг арилгаж, засмус цэвэрлэх, аюулгүй орчин халтиргаагүй зам маяныг зохион байгуулж, Сүхбаатар аймгийн угтах хаалганы хэсгийн 150 м2 орчим зам талбайд засмусыг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон төгсөх ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлог үйл ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа. Албан хаагчдын санаачлагаар Сүхбаатар аймагт өвлжилт хүндэрсэн сумдад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Тус аймгийн онцгой комист мөнгөн хандив өргөв. Сүхбаатар аймгийн баруун урт сумын орчимд малын сэгзэм, орчны бохирлоос халдвар төвчин үүсэх эрсдлийг бууруулах зорилгоор зөв бусаар хоригдсон малын сэгзэмийг түүж устгах, зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан. Ахлагчийн зөвлөлөөс иргэний шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран өвлжилт хүндэрсэн нутгийн малчин өрхүүдэд сэтгэлийн дэмэд тусламжийг үзүүлсэн. Тус газар нь хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч донор байгууллагаар шалгарч, эмч Ахмад Баян Жаргал хүндэт донор тэмдгээр шагнагдсан. Албан хаагчдад чиглэсэн онцлог арга хэмжээнээс дурдвал 2024 онд албан хаагчдын сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах, хууль тогтоомж, ёс зүйн хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд тэргүүний зэрэгжилч, жигсаалч албан хаагчийг шалгаруулах нэг жилийн аяныг зохион байгуулж, сар бүр шилдэгүүдийг тодруулж, шагнаж урамшуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайлалыг дэмжих жил болгон зарласан. Зорилтын хүрээнд тус газрын ахлагч бүрэлдэхүүний дунд хандлага өөрчлөлийг хамтдаа хөгжих үрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн үеэр ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах хүрээнд хамгаалтын ажилтан тогооч, дэд ахлагч Баяр Жаргалд албаны орон сууцны төлхөөрийг гардуулан өгсөн. Мөн ахлагч бүрэлдэхүүний сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх орчныг бий болгох зорилгоор ахлагчийн хөгжлийн танхимыг шинээр ашиглалтанд оруулж, ахлагчийн хөгжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өдгөө 103 жилийн түүхтэй цэргийн болон хөдөлмөрийн авьяаны улаан тугийн одонд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын төрийн цэргийн ууган байгууллагын нэг юм. Монгол Улсын засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 250 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр баталжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үе үеийн ахмад ажилтан, тэдгээрийн залгамж халаа болсон нийт ажилтан, албан хаагчид болон тэдгээрийн арга гэрийнхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье.